Христийн дотор өсөх нь 8 дугаар бүлэг. Биднийг Бурхны хүүхдүүд болгож буй дотоод өөрчлөлтийг Библи сударт дээрээс мэдлэхгүй хэмээн нэрлэжээ. Үүнийг бас тариачны тарьсан сайн чанарын үр тариа ургахтаа зүрэлдэг. Үүнтэй адил Христэд дунгаж итгэж эхэлж буй хүмүүс нялх хүүхдүүд шиг болоод Христ Есүсийн дотор бүх талаар өсөх ёстой байдаг. 1-р Петр 2:2, Эфес 4:15. Тэд тариалангийн талбай тарьсан сайн чанарын үр шиг ургаж үр шимээ өгөх ёстой. Зөвгнөгч Исая Бурхныг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн сарснууд эзний суулгац хэмээн нэрлэжээ. Исая 61:3. Байгаль ертөнцөөс авсан эдгээр жишээ нь сүнслэг амьдралын даалтхан хэдийнэ бодит үзэгдлүүдийг улам сайн ойлгоход бидэнд тус болж байна. Байгаль дахь туйлын өчүүхэн зүйлд ч ам оруулахад хүний мэрэгэн ухаан мэдлэг чадвар огт хангалтгүй. Ургамал болоод амтна нь Бурхны тэдэн дотор оруулсан хүчээр л амьдарч байдаг билээ. Сүнслэг амьдралч мөн ялгаагүй. Бурхнаас өгөгдсөн амин хүчээр л хүн дотор үүсдэг гэж. Хэрв хүн дээрээс төрөхгүй юм бол Христийн бидэнд өгөх амьдралыг хүртэж чадахгүй. Иохан 3:3. Өсөн торнохын тухайд ч бас тэгж ойлгож болно. Бурхан бутыг дэлбэлүүлж цэцэглүүлэн үр шимийг нь гаргадаг. Бурхны хүчээр л газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь төрөг тэгээд боловсрсан тариаг бий болгодог юм. Марк 4:28. Зөвгнөгч Хосея Израиль улсыг сараан цэцэг шиг дэлбэлэн усан үзмийн мод шиг цэцэглэх болно гэж хэлжээ. Хосея 14:5-7. Есүс бидэнд сараан цэцгэс хэрхэн ургадгийг хар хэмээн бас айлдсан билээ. Луг 12:27. Ургамал цэцгэс өөрийнхөө хүч чармаалт эсвэл хүслээр ургадаггүй. Харин амьдралд хэрэгцээтэй юмаа Бурханаас авдаг учраас ургадаг юм. Хүүхэд хичнээн ч хичээсэн өөрөө өсөж чадахгүй. Үүнтэй адил та нар өөрсдийн хүсэл эсвэл хүч чармаалтаар оюун санааны буюу сүнслэг байдлынхаа өсөлтийг хангаж чадахгүй. Ургамал хүүхэд хоёр орчин тойрноосоо амьдралд зайлшгүй чухал агаар нарны гэрэл хүнс тижэл авч өсдөг. Байгалийн эдгээр хишиг ургамал амьтанд хэрэгтэй адил Христ түүнд найдсан хүмүүст ч хэрэгтэй. Тэрбээр хүмүүсийн хувьд үрдийн гэрэл нар болон бамбай юм. Исая 60:19. Дуулал 84:11. Тэр Израильд шүүдэр шиг байж хатсан өвсөн дээр бороо шиг бууж ирнэ. Хосея 14:5. Дуулал 72:6. Тэрбээр амьд ус бөгөөд Тэнгэрээс бүүн ирж ертөнцид амийг нь өгдөг Бурхны талх юм. Иохан 6:33. Өөрийнхөө хүүгээр төлөөлүүлсэн хосгүй хишгийг илгээхдээ Бурхан агаар мандар шиг бодит ивэлийн уур амьсгалаар хөвчин дэлхийг бүрхжээ. Амьдралыг тэтгэгч энэ ивэлээр амьсгалахыг эрмэлзсэн хүн бүхэн Христ Есүсийн дотор амьдарч торних болно. Цэцэг навч наран өөд тэмүүлж гэрэл туяанд нь тэг шимтэй болоод үзэгслэн гоо болдгийн адил Тэнгэрийн гэрэл биднийг ивүүлж бидний зан чанар Христийн зам байдалтаа төстөө болтол хөгжөөсэй гэсэн сэтгэлийн үднээс бид зөвхт ёсны наран өөд тэмүүлэх ёстой. Христийн айлдвартч тийм сургамж бий. Миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил хэрв та нар миний дотор байхгүй бол мөн тийм байх болно. Надаас салангад байвал та нар юу ч хийж чадахгүй. Иохан 15:4-5. Мөчир модныхоо голтой холбогдохгүй бол ургаж жимсдэж чаддгүй нэгэн адил. Та нарын ариун амьдралаар амьдрах нь Христээс хамаарах болно. Түүнээс салангад та нар аж төрж чадахгүй. Та нарт уруу татах явдлыг эсэргүүцэх юм уу эсвэл ивэл ариун ёсны хувьд өсөж дэгжих хүч тэнхээ байхгүй. Харин Христ дотор байсан цагт та нар цогж авахатай амьдрах болно. Та нар түүнээс амьдралын хүчийг сэлбэж авбал сэргийг сайхан байж үр жимсээ өгч чадна. Та бүхэн булгийн усны дэргэд тарьсан мод шиг болно. Энэ үйл хэргийн заримыг бие дааж хийх хэрэгтэй гэж олон хүн үздэг. Тэд нүгэл хилэнцээ
цагаат туулахдаач Христэд найдаж байсан бол харин одоо өөрийнхөө хүчээр зөө зохистой амьдрахыг хичээж байна. Гэвч ийм чармаалт нь амжилтанд хүрэхгүй. Есүс надгүйгээр та нар юу ч хийж чадахгүй хэмээн айлтжээ. Иvēлийн үлгийд бидний өсөн торних хувь, бидний баяр баясгалан, зөв үйлдэл бүгд Христтэй нэгэн нийлхээс шалтгаална. Бид өдөр тутам, цаг тутам түүнтэй харилцаж, түүн дотор оршиж байж гэмээр Иvēлийн үлгээ дотор өсөн торнож чадна. Тэр бол бидний итгэлийн эхлэл төдийгүй бас төгсгөл юм. Христ эхлэл, төгсгөл бөгөөд мөнх оршигч билээ. Тэр бидний замын эхэнд болон төгсгөл төдийгүй алхам бүрт бидэнтэй хамт байх болно. Бид эзнийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гартал байгаа учраас би ганхахгүй хэмээн Давид өгүүлжээ. Дуулал 16:8. Бид яаж Христ дотор орших вэ гэж та нар асууж байна. Түүнийг анх хүлээж авсантайгаа л адилаар хий. Тиймээс та нар эзэн Есүс Христийг хүлээн авсан шигээ түүн дотор алхах. Зөвхт нэгэн итгэлээр амьд явна. Колосай 2:6, Еврей 10:38. Та нар түүнд бүрэн харьяалагдаж, хүчин зүтгэж, захирагдахын тулд Бурханд өөрсдийгөө даатгасан. Та нар Христийг өөрсдийнхөө аврагч хэмээн хүлээн авсан. Та нар нүгэл хилэнцээ өөрсдийнхөө гавьяа зүтгэлээр загаатгаж, эсвэл сэтгэл зүрхээ өөрчилж чадахгүй. Гэхдээ өөрсдийгөө Бурханд даатгаад Христийг бодож, тэр энэ бүхнийг та нарын төлөө хийсэн гэж итгэж байсан. Та нар итгэлээр Христэд харьяалагдсан. Итгэлээрч түүний дотор бойжих ёстой. Та нар сэтгэл зүрх, өсөл зориг, хичээл зүтгэл юу байгаагаа зориулах хэрэгтэй. Түүний бүх тушаалыг биелүүлэхийн тулд хамаг биеэ түүнд зориулах ёстой. Тэр та нарын дотор байж, та нарын хүч, та нарын зөвхт үзэл болж, дуулууртай байхад та нарт туслаасай гэвэл Христээр төлөөлүүлэн бүхий л ерөөл айлдварыг нь хүлээн авах тун. Өглөө болгон Бурханд өөрсдийгөө зориул. Энэ нь та нарын анхны үйл хэрэг болог. Эзэн Бурхан минь, намайг өөртөө аваач. Би таны мэдэлд бүрэн байна. Би хамаг төлөлгөөгөө таны үлмид дэлгэн тавья. Намайг өнөөдөр өөрийнхөө үйл хэрэгт ашиглаач. Миний бүхий л үйл хэрэг таны дотор хийгдэхийн тулд надтай хамт байгаач гэж залбирцгаая. Үүнийг өдөр болгон хийх хэрэгтэй. Ирэх өдрийг бодож өглөө бүр Бурханд өөрсдийгөө зориулцгаая. Түүнд хамаг төлөвлөгөөгөө захируулах тун. Тэр өөрийнхөө зүн бэлгээр та нарт айлдах тушаалыг мөрдөн дагаж, тэдгээр төлөвлөгөөгөө биелүүлэх, эсвэл тэдгээрээс татгалцахад бэлэн байцгаая. Ийхүү та нар өдрөөс өдөрт өөрсдийн амьдралыг Бурханд даатгаж чадна. Тэгээд та нарын амьдрал Христийн амьдралтай улам бүр адил, төстэй болно. Христ доторх амьдрал бол инх амгалан амьдрал. Христэд итгэгч бээр оволдсон сэтгэлгүй байж болох хэдий ч ямагт итгэл төгс, амгалан тайван байх юм. Та нар өөрсдөө биш, харин Христэд найдах болно. Та нарын мөхөс хүчин түүний хүчлэгээ, та нарын өчүүхэн мэдлэг түүний цэцэн мэргэн ухаан луга, та нарын ядмаг хүч түүний агуу чадалтай нэгдэн нийлнэ. Та нар өөрсдийгөө харж өөр дээрээ анхаарал төвлөрүүлэхийн хэрэггүй. Христ өөд харцгаа. Түүний хайр инрэл, түүний зам байдлын гоод сайхан, төгс төгөлдрийн тухай эргцүүлэн бодцгоо. Христ ба түүний ам бие хайргүй зүтгэл, Христийн ариун гэгээн чанар, түүний зүрлэшгүй хайр инрэл, энэ бүхэн эргцүүлэн бодвол сохилтой сэдвүүд юм. Хэрв та нар түүнийг хайрлаж, түүнийг дуурайж, түүнд найдах юм бол түүнтэй төст чанарыг олж чадна. Есүс айлдруу. Та нар миний дотор байх тун. Эдгээр үгс нь тогтвортой, итгэлтэй, инх амгалан байх үзэл санааг илэрхийлжээ. Тэр та нар над дээр хурц ирцгээе. Би та нарыг тайтгаруулъя хэмээн дахин урьж байна. Матай 11:28. Дуулагч. Эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээртэйгэр хүлээ хэмээн мөн тэр санааг илэрхийлжээ. Дуулал 37:7. Зөвгнөгч Исая үнийн читгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн хэмээн синхруулж байна. Исая 30:15. Энэхүү инх амгалан байдлыг гар хумхэн суснаар олж авч чадахгүй. Учир нь аврагчийн урилганд хүслэн төдийгүй бас хөдөлмөрт уриалсан урэ агуулгадж байгаа юм. Буулгыг минь өөр дээрээ авч
Та нар сэтгэлдээ амралтыг олох болно хэмээн Есүс альцжээ. Матай 11:29. Христэд бүрэн найдсан хүн түүний талбар дээр хамгийн хичээнгүй итэх зүтгэлтэй хөдөлмөрчин болно. Хүн өөрийнхөө биед анхаарлаа төвлөрүүлбэл аж амьдрал хүчин чадлын их сурвалж болсон Христээс салдаг юм. Сатан хүмүүсийн анхаарлыг аврагчаас хүндэрлүүлж улмаар тэднийг Христтэй нэгдэн нийлэхэд саад тотгор учруулахыг цаг үргэлж оролддгийн учир энэ билээ. Тэр та бүхний бодол санааг хорвоогийн жаргал цэнгэл ахуй амьдралын гачаал зовлон эмх замбраагүй байдал бусад хүмүүсийн өө дутагдал та нарын төгөлдөр жөөгүй байгаа шин чанар руу чиглүүлдэг. Өөрийгөө хэтэрхий анхаарч авралын тухай зовирлон бодож сэтгэлээ түгшээх хэрэггүй юм. Энэ бүхэн биднийг хүчин чадлын их сурвалжаас холдвол өөрийнхөө амьдралыг Бурханд даатгаж түүнд найдацгаа. Есүсийн тухай ярьж бодож явцгаа. Та нарын бие түүнд уусах ёстой. Хамаг эргэлзээ айдсаа таядан хайцгаа. Номлогч Паултай хамт амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ амьд байна. Идүүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм хэмээн сэтгэцгээ. Галаат 2:20. Бурхан дотор инх амгаланг эрцгээ. Тэр та нарын өөрт нь итгэж найдсан юмсыг захин хамгаалах чадвартай. Хэрв та нар түүний гарын дург байвал таныг инэрэн хайрлагчийн хүчээр бүхнийг этлэгнэ. Христ хүний төрхийг олоод өөрийгөө хүн төрлөختөнтөө хайр инэрлийн бүх бат илхээгээр холбосон юм. Хэрв хүн өөрөө л хүсэхгүй бол ямар ч хүч тэр холбоог тасалж чадахгүй. Сатан энэ холбоог тасалж Христ үгүйгээр амьдрах шийдвэр гаргуулах гэж биднийг цаг үргэлж ятгах, уруу татахыг оролдоно. Цовоо сэргэлэн байж, мөргөл үлдэж, яаж ч уруу татлаа гэсэн өөрийн эзэнтнийг сонгож авахгүй байхын тулд хүчин чармаалтай гаргах хэрэгтэй мөчр энэ билээ. Сонголт хийх эрх ямагт бидэнд л үлдэн шүү дээ. Өөрийнхөө харцыг Христ өөд төвлөрүүлээг тэгвэл тэр биднийг ивэлдэ авна. Бид Христийг шимтэн харж буй цагт аюулгүй байдалд байна. Хинч биднийг түүний гараас салгаж чадахгүй. Сүнс болох эзэн биднийг алдраас алдарт өөртөөгөө ижил дүрээр өөрчилдөг билээ хэмээн үргэлж тунгаан бадна. 2 дугаар Коринт 3:18. Анхны шавнар чухамхүү ийм байдлаар бидний хайрт аврагч Луга төст байдлыг олсон юм. Тэдгээр шавнар нь Есүсийн айл дүрийг сонсонгууд чухамхүү түүний өвүүлж байснаа тэр даруйдаа мэдэрсэн билээ. Тэд түүнийг ирж, түүнийг олоод, түүний хойноос дагжээ. Шавнар нь орон гертэ, ширээний ард, хөнгүү газар, хөдөө гадаа хаач түүний дэргэд байсан юм. Тэд түүнээс өдөр бүр суралцж, ариун үнний сургаалыг түүний амнаас сонсож байлаа. Өөрсдийнхөө үүргийг ухаарахын тулд зарцсан эзний харахлуугаа адил түүнийг харж байв. Тэр шавнар нь бүхий л талаараа бидэнтэй адилхан байсан. Якоб 5:17. Тэр бидэнтэй л адилхан нүгэлтэд тэмцэж ариун амьдралаар замнахт нь бас л ивэл дутагдж байсан юм. Хин хинээс илүү аврагчтай төстөө хайрч Иохан ч гэсэн төрөлхийн тийм сайхан зан чанартай байгаагүй юу. Тэрээр нэр алдарт дуртай, бие тоосон, бас тавтаргүй, санал зүрхийг төвчдгүй нэгэн байсан ажээ. Гэвч Христийн тэнгэрлэг зам байдлыг олж хараад тэр өөрийнхөө өөд дутагдлыг мэдэж номхон дүлгөөн болсон билээ. Бурхны хүүгийн хүч тэнхээ, тэсвэр төвчээр, агуу чадал, зөөлөн сэтгэл сүрж явхлан номхон хүлцэнгүйг тэр өдөр бүр харахтаа хязгааргүй ихээр түүнийг хайрлан биширч байсан юм. Иохан өдрөөс өдөрт Христэд улам бүр татагдаж аажмаар эзнийг хайрлах харин өөрийгөө хайрлах хайрыг зүрхнээс нь шахан гаргажээ. Тэр өөрийнхөө гомдомтгоо, нэр алдарт шунамхай, зан чанарыг өөрчилж өгөхийг Христээс хүссэн юм. Тэгэхдээ ариун сүнсний зэрэгэн мандуулагч хүч Иохны сэтгэл зүрхийг шинчилсэн болов. Христийн хайр инэрлийн нөлөөгөөр түүний зам байдал үлэмж өөрчлөлт гарчээ. Есүстэй холбоо тогтоовол иймэрхүү үр дүнд заавал хүрнэ. Хэрэг Христ сэтгэл зүрхэнд бат оршиж байвал хүн бүрэн дүрэн өөрчлөлт. Христийн үзэл санаа, хайр инрэл
Сэтгэл зүрхийг уйруулан эзэмдэж, бодол санаа, хүсэл эрмэлзлийг Бурхны зөв, мөнхийн орон тийш чиглүүлдэг юм. Христ Тэнгэрт өргөгсөний дараач түүнийг залгамжлагчид түүний оршин бүг мэдэрсээр байжээ. Тэр гэрэл гэгээ хайр инэрлээ засруулсаар тэдэнтэй хамт байсан юм. Ярьж, залбирч, зоригжуулж, тайлхруулж байсан аврагч Есүс инх хамгаалангийн зарыг сонирдуулж байх үедээ Тэнгэрт өргөгдсөн билээ. Тэгээд түүнийг Тэнгэр элч нарын үүс хүрээлж байхад шав нарын чихнээ харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартаа үргэлж хамт байх болно гэж хэлэх нь сонсогдсоор байжээ. Матай 28:20. Тэр хүний дүрээр Тэнгэрт өргөгдсөн юм. Түүний шав нар нь тэр Бурхны хаан ширээний өмнө очсон. Тэдний анд аврагч хിവэрээ үлдсэн. Түүний хайр хувиршгүй. Тэр зовж ядарсан хүн төрлөختний төлөө урдын адил санаа зовсоор байгаа гэдгийг мэдэж байсан юм. Христ Бурханд өөрийнхөө гавьяа зүтгэл, өөрийнхөө эрдэнэт цус, өөрийнхөө цоо хатгуулсан гар хөлийг үзүүлж хүн зоныг ямар үнээр цагаатгаснаа мэдүүлж байгаа. Хүмүүс тэдэнд байр орон бэлтгэх гэж тэрвэр Тэнгэрт өргөгдсөн. Тэр эргэж ирээд биднийг өөртөө авна гэдгийг мэдэж байсан юм. Христийг өргөгдсөний дараа шав наран цуглараад Есүсийн нэрээр хүсэлт гуйлтаа Тэнгэрийн эцэгт хүргэхийг туйлаас хүсжээ. Тэд гүн бишрэлтэй сүхрэн залбирч миний нэрээр эцгээс минь юу ч гуйвал тэр түүнийг чинь өгнө. Одоо болтол та нар миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйхтун та нарын баяр баясгалан дүүрэн болгохдохын тулд та нар хүлээн авна гэж өөрсдөд нь өгсөн амлалтыг дахин давтан хэлцгээсэн юм. Иохан 16-гийн 23-аас 24. Тэд залбиран гараа улам бүр дээш өргөж Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан. Бурхны баруун талд байдаг. Бидний төлөө зуучлан гуйдаг нэгэн юм хэмээн нэцаагдашгүй учир шалтгаан төгсийг хэлсэн билээ. Ром 8:34. Тэгээд Пентекостийн өдөр тэдэн дээр туслагч бууж ирсэн аж. Христ түүний тухай тэр та нарын дотор байна гэж айлджээ. Христ бас айлдрав. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэг би явахгүй бол туслагч та нар руу ирэхгүй. Харин би явбал өөрөө түүнийг та нар руу илгээнэ. Иохан 14:17, 16-7. Энэ цагаас хойш Христ өөрийнхөө ариун сүнсээр дамжуулан өөрийнхөө хүүхдүүдийн сэтгэл зүрхэн дотор байнга орших ёстой байлаа. Одоо тэд түүний газар дэлхий дээр байх үеийг бодвол түүнд улам ойрхон болжээ. Тэднээс Христийн гэрэл гэгээ хайр инрэл хүч чадал цацарч байсан юм. Тийм болохоор хүн зон тэднийг хараад гайхацгаан тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв. Үлс 4:13. Өнөөдөр Христ анхныхаа шав нарт хийсэн бүхнээ өөрийнхөө хүүхдүүдэд хийхийг бас хүсэж байна. Есүс өөрийн шав нарын хүрээнд сүүлчийн удаа мөргөл үлдэхдээ би зөвхөн та нарын төлөө бүс. Та нарын үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн ууж байна гэж хэлжээ. Иохан 17:20. Есүс өөрөө эцэгтэйгээ нэгдмэл байсантайгаа адил биднийг түүнтэй нэгдмэл байгаасаа гэж бидний төлөө залбирч байсан. Энэ юутай агуу холбоо вэ? Аврагч өөрийнхөө тухай хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Иохан 5:19. Миний дотор оршигч эцэг өөрийнхөө ажлуудыг хийж байгаа. Иохан 4:10 гэжээ. Ийм хэрэг Христ бидний зүрхэн дотор амьдарч буй бол өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлэн өсөөлнө. Филиппой 2:10. Бид түүний үйлдэж байсан шиг үйлдэнэ. Бидний дотор мөн тийм үзэл санаа буй болно. Түүний хайрын дотор байж бид тэргүүн болох Христ рүү бүх талаар өсөх ёстой. Эфес 4:15.